Эрхэм найзуудаа олдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Владимир Мунтян болон Виктори Мунтян нар тодорхой өвчний эдгэрэл хараалт таслах залбирлуудыг хийж та бүхэндээ хичээлүүдийг өгөх болон өмнөх саммитад оролцсон болон эх олдугаар сарын 30-наас 8-р сарын 1-ний хооронд явагдах саммитад бүртгэгдсэн хүн бүрт Илч Владимир болон пастор Виктори нар хичээлүүдийг өгөх болно. Өдөр бүр тодорхой өвчний эдгэрлийн төлөө болон муу нэгнийг тоон зайлуулах чөлөөлөлтийн залбирлуудыг хийн. Та бүхэн Instagram, Telegram, Facebook хуудасаар дамжуулан залбирал болон хичээлүүдийн хуваарийг авах боломжтой. 7-р сар бол Илч Владимир Мунтян, пастор Виктори Мунтян нар залбирал хичээлүүдээр та бүхэндээ үйлчилсэн саммитад хүргэх цаг хугацаа. Энэ сар бол сая хүмүүсийг шин төрөлтөд бэлтгэсэн цаг хугацаа юм. Сайн байцгаана уу найзуудаа. Өнөөдөр та бүхэнтэйгээ амьдралын бас нэгэн шинэ хуудсыг нээж байна. Бурхан бидэнд өдөр бүр тань мэдвэхээ өгдөг. Тиймээс энэ хуудас маань урдныхаасаа илүү сайн байх болно. Бид өдрөөс өдөрт цагаас цагт агшнаас агшин Бурханы алдрыг бүрнээр нь харах таамтынхаа цаг хугацаанд ойрцоор байна. Бурханы танд зориулсан зүйлсүүд бол таныг гайхшралдруулах зүйлсүүд байдаг. Бурхан танд хайртай, саммитад дамжуулан танд онцгойг бэлдсэн байгаа. Найзуудаа, та нар өөрсдийн таньдаг бүх хүмүүстэй хэлээрээ, утастаараа, мессеж үчээрээ тэд бидэнтэй хамт байх болтугай. Тэр хүмүүс саммитад бүртгүүлж, тэдгээр хүмүүс нь Есүс Христийг танин мэдрэхүйн хичээлүүдийг авсан байх болтугай. Илч Паул би эзэн Есүс Христийг танин мэдэх нь миний амьдралын гол утга учир юм а гэж Филиппой номонд бичсэн байдаг. Хичээлүүдээр дамжуулан Есүс Христийг танин мэдэж хуучнаасаа салж шиндүү тэмүүлэх болно. Энэ хичээлээр ариун сүнсний талаар зарим зүйлийг та бүхэнтэйгээ хуваалцсан. Ариун сүнс бидний амьдралд айлчлах үед бидний бүх юм өөрчлөгддөг. Бүхэл Бурханы хүмүүс ариун сүнстэй уулзаж нөхөрлсөний дараагаар тэдний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн тухай ярьдаг байгаа. Энэ дадлагдсан нууцыг та нар мэдэх хэрэгтэй. Та ариун сүнстэй нөхөрлөж эхлэхэд таны амьдрал дахь зөрчлүүд алга болно. Таны амьдралыг сулгаад хэмэлж байдаг зүйлүүд чинь алга болно. Тэд үйл мэд сарнина. Учир нь Бурхан айлчлан эрэхтэй таны олон зүйлийг өөрчилдөг. Бидний тэмцэл муу нэгэнд ашигтай байдгийг мэдэхгүйгээсээ болж бид нэг л зүйлтэй тэмцэлцээр байгаад бүх хүчээ бардаг. За ингээд өөрийн оюуны чадвар, эмоц, бүхий нөөц энергиудээ муу нэгний ажиллаж байгаа талбар дээр ялахын тулд тэмцэлцээр байгаад бардаг. Энэ нь таны махбодтоор өвчин, сулдраа байдал ноёрчиж болно. Мөн гэр бүл үйлчлэл байж болно. Эдгээрүүд нь өөрч талбар дээр байж болно. Санхүү, бизнес, өрийн асуудал, харин ариун сүнс ирэх үедээ таны амьдралыг бүрнээр нь суулгах болно. Оёоргүй гүний дээгүүр харанхуй бүрхэж, Бурханы сүнс усны мандал дээгүүр илэн халж байлаа. Мэдэх зүйл нь муу нэгэн инх замбраагүй авчирдаг. Харин ариун сүнс бол инх замбрааг авчирдаг. Бидэнд бол тэр инх замбраагүй байдал ямар ч хэрэггүй. Бидэнд ариун сүнсний талбар хэрэгтэй. Түүнийг амьдралдаа өрсөний дараах бидний хийх ёстой анхны алхам бол анхны шийдвэр, анхны ухамсаралтай үйлдэл нь бол түүнтэй харилцаагаа үргэлжлүүлэх. Ариун сүнсийг урьж түүний эрчимжүүлсэн үгүүдийг сонсож эхэлснээр эрчимжүүлсэн хичээлүүд нь таны сэтгэл зүрх рүү шүршилт хийж гинэ гэсэн үг. Таны дотор талх ганцхан цэцэг мэт юм а гэхэд тэр шүршилтээр дамжуулан дэвтэж, орж, сэргэж ирсэн үг юм.
Та өдөр бүр саммитын бэлтгэл болох энэхүү хичээлүүдийг авч сонсснороо сэтгэл зүрхээ усад дэлбэлүүлж байна гэсэн үг. За одоо сонсч. Ариун сүнс орж ирэхэд таны амьдралын олон талбар инх замбраатай болно. Ариун сүнс үйлсээ мэддэгдэхгүйгээр үлддэг. Нэг бичээд аваарай. Энэ бол чухал шүү. Ариун сүнстэй хамт уршаа алхах үед чи түүнийг мэдэхгүй байж болно. Түүнийг харахгүй байж болно. Энэ бол маш чухал алхам бөгөөд энэ бол итгэлийн алхам. Бурхан хэрхэн үлдэж байгааг чи харахгүй. Тэр нууцаар үлдэж байгаа. Бид харснараа биш, итгэлээрээ алхдаг гэдгийг мэдэх нь чухал. Энэ нь бодит байдал өөрийг харуулж байгаач Бурхан үйлдэж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Ариун сүнстэй харилцаатай байх үедээ тэр таны амьдралын олон талбар дээр үйлсээ үйлдэж байгаа гэдэгт таны дотоод сэтгэл баталгаажсан байгааг мэдэх хэрэгтэй. Нэг чухал зүйл байдаг. Ариун сүнс заавал чамд нэг дохио мэдрэмж өгнө. Ариун сүнс заавал жоохон үл мэдэгдэх ойлголт тэмдгүүд өгдөг. Тэр зайлшгүй чиний амьдралд хөдөлж байгаагаа мэдэгдэн. Амьдралын чинь аль нэг талбар дээр түүний хөдөллийн илрэл харагдах болно. Тэндээс л чи зураад авдгийн шүү. Бүр бичээд ав. Түүнээс л чи зураад ав. Итгэлээрээ зураад ав. Чамд харагдахгүй байгаа салбарууд дээр чинь түүнийг хөдөлж байгаа гэдэгт итгэж хэрэгтэй. Чамаас шаардлагадах зүйл бол зөвхөн түүнд найдах. Есүс Христийн нэгүсэл бол бидний үйлсээр дамжин ирдэг зүйл биш. Иймээс чи Бурхны өмнө ирэх болгондоо өөрийгөө өөр төвшөнд авчирч болохгүй. Өнөөдөр чи маш сайн байгаад Бурхан дээр ирлээ гэж бодъё. Би сайн байсан учраас та намайг өрөөгөөч гэнэ. Маргааш нь сайн байж чадсангүй. Маргааш нь чи уналтанд орж бүдэрчээ. Маргааш нь юу ч болж болно. Хүмүүст юу ч тохиолдож болно. Бид олон шалтгаанаар нүгэл дундаг байгаа. Бурхан дээр ирж байгаа хүмүүс нүглийг хүсдэггүй, харин түүнээс ангижрахыг л хүсдэг. Олон шалтгаанаар нүгэл дундаг. За тэр шалтгаануудаас нь дурдж болно. За зарим нь ингэдэг. Нүгэлт чанар намайг давмгаалаад байт юм аа гэж ярьдаг. Тийм ээ, 100% зөвшөөрч байна. Гэхдээ бас өөр шалтгаанууд байдаг. Залбиралд цаг гаргахгүй, Бурханы үгэнд өөрийгөө зориулахгүй. Ингээл сулраад ирэхээр чинь муу нэгэн ирээд таны амьдрал занхилж эхлэв. Тэр таны сул талыг бариад бурамтгалчин. Ийм нэг үг байдаг. Хуучин муугууд маань араас мөшгсөөр л гэж. Тэр хуучин муу нүглүүд чинь таныг хэдэн 10 жилээр ч мөшгөж магадгүй. Сүнсний чинь доройтлыг хүлээгээл. Тиймээс байнгын залбирал дотор үргэлжийн үг дотор байгаарай. Дараагийн нэг зүйл та нар сүнслэг хүмүүстэй харилцаанд байхгүй бол таны дотор талд уналтанд орж гадаад байдал дээр та муу зүйл хийхгүй байж болно. Гэхдээ таны дотор тал аль хэдийн өгсөн байдаг. Иймээс л бид харилцаагаараа дамжин бие биенээ босгон байгуулж байдаг. Анхны чуулганах нь тэд яадаг байлаа? Тэд элчнэрийн сургаал, хамтын санаа нийлсэн залбирал, хамт зоог барь. За хардаа элчнэрийн сургаал, залбирлууд, зоог барилтууд. Ийм л харилцаанд байсан байхгүй юу? Харилцаагүйгээр бид дэвшиж, хөгжиж, өндөр түвшинд очих боломжгүй. Та нар сүнслэг хүмүүстэй харилцаж, тослогоон дотор байж, сүнсний хүч хөдөлж байгаа хүмүүстэй нөхөрлөл харилцаанд байхад сүнсний хүч дүүргэгдэг гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэр хүч дүрмийн дагуу тань дээр ч мөн үү? Тэр хүч тань дээр ажиллаж эхэлдэг. Ер нь бол сайн муу аль аль нь шилжин дамждаг. Яг одоо энэ хичээл дээр намайг сонсож байгаа та нар шийдвэр гаргах чухал агшин бай. Сөрөг харилцаатай хүмүүстэй харилцаагаа таслах шийдвэр гаргаж эерэг хүмүүстэй холбогдож тэр ч мөн Бурханлаг хүмүүстэй нөхөрлөх хэрэгтэй. Та нарт зөвлөхөд Бурханы оршихугаар дүүрсэн илчлэлийн сүнсийг авсан Бурханлаг амьдралаар амьдардаг ийм хүмүүс байдаг. Энэ хүмүүс танд хэрэгтэй. Та эднэртэй нөхөрл. Тэднийг даг. Ингэх нь танд маш чухал.
Хүмүүс Есүсийг дагдаг байсан. Элч нарыг болон Бурхны хүмүүсийг дагдаг байсан. Эдгээр хүмүүс таны амьдралд орж ирэхэд нүгэл үлдэхгүй байх хүчийг олж, ялагч болж, нуугаас ангижирч эхэлдэг. Та нар нэг зүйлийг сайн ойлго. Бид нэр сэтгэл дотроо болон амьдрал дээр алдаанууд гаргаж байдаг. Амралтгүйгээсээ болоод ч ийм тохиолдлуудад ордог. За нэг удаа амарч чадсан, хоёр удаага амарч чадсан, бүр гурав дахь амарч чадсан. Иннээсээ болоод муу бодлууд ороод ирсэн. Ингээл муу бодлууд орж үйлчлээ орхимоор бадагдана, чуулга насааж болмоор бадагдана. Их цалхаад ирэхээр за болио хэлье одоо салчий. Чуулганд явахаа бүр болио, бүр залхаж байна. Бурхан бүр надад хэллээ гэж яриад амдаг. За яг одоо энэ өгшөнд тосолгоо орж ирж байна. Ариун сүнс хэн нэгэнтэй ярьж байгаа юм шиг байна. Таны бодж байгаа шиг биш шүү. Бид энд амрах цаг хэрэгтэй. Тунгаан болох, Бурхантай харилцах цаг, Бурхандаг хүмүүстэй нөхөрлөх цаг бас хэрэгтэй. Бурхны үгийг унших, ном унших, ийм бүхэл цаг хугацаанууд бидэнд хэрэгтэй. Бид нэр хичээлүүтээ сонсоод түүн дотор байх үед нэг зүйл мэргэждэг байгаа. Энэ нь юу гэвэл сүнслэг тэмцэл, сүнслэг дайн. Муу нэгний давшилтыг бид итгэлээрээ сөрөн зогсдог. Итгэл бол зам дээр өвчидэг зүйл биш. Тэр нь зүрх сэтгэлээ нээсэн нэг нь Бурханаас цутгагддаг бэлэг юм. Итгэл бол байнгын дасгалжих ёстой зүйл. Тийм учраас бид нэр өргөлөөр үлддэг хармын сэтгэл залхуу бардам зангаас татгалзаж махбодын хүслүүдийг нураах нь итгэлийн дасгалууд юм. Ингэж дасгалжуулснаа бидний итгэл тэлдэг, харин итгэлийн хэмжээ бол хүмүүст өөрөөр Илч Паул мэндчилгээ болгондоо амар амгалан болон ерөөл нь нэмэгдэх болтугай гэсэн байдаг. Загтал болгонд бичигдсэн байдаг. Та нар нэг сайн тунгаагаад үзээрэй. Ерөөл ба амар амгалан үржин нэмэгдэхгүй байсан бол илч үүний тухай ярихгүй байсан байх. Бид нэр нэмэгддэг юм байна. Хэрвээ Илч Паулын хэлсэн үгс ерөөл болон амар амгалангийн хүчийг нэмэгдүүлэлтийн сүнслэг хүчийг агуулдаггүй байсан бол тэр үүнийг өгүүлэхгүй байх байсан. Найзуудаа, энэ бол үнэн хэрэг дээрээ ариун сүнсний өөрийнх нь үг юм. Тийм учраас хүмүүсийн амьдрал дээр ерөөл ба амар амгалан үржигдэх бол тухай гэхэд тэр нь ажилдаг. Би тунхаглаж байна. Таны амьдрал дээр ерөөл ба амар амгалан үржигдэх бол тухай. Есүсийн нэрээр, яг одоо Есүсийн нэрээр халелуя. Яг одоо энэ ерөөл явагдаж байна. Таны итгэлийн хэмжээ тэлэх бол тухай. Халелуя. Таны сэтгэл зүрэг ариун сүнсээр дүүргэгдэх бол тухай. Таны амьдралд гайхамшгууд явагдах бол тухай. Муу нэгэн муран унж яг энэ цагт Бурхны амар амгалан танд нөмрөн буух бол тухай. Самсон филистичүүдтэй тэмцэлдэж байх үедээ илжигний эрүүгээр мянган хүн алсан шүү дээ. Тэгээд яасан? Ядарсан. Тэр маш их ядарснаасаа бол үхэх мэт унж Бурхан минь ээ би үхүү гэсэн. Тэгэхэд Бурхан лихэд байдаг газрын хөндийг ангайлган ус оргилуулан гаргасан. Тэгээд бичигдсэнийг харах юм бол тэр ус ориглохдоо Самсоны амаар орж тэгээд тэр үнэхээр сэргэн бос сүнсээр дүүрсэн байгаа. Ундаалаад түүний сүнс сэргсэн. Бичээс түүний сүнс сэргсэн гэж бичээтэй байгаа шүү. Яаж сэргсэн? Түүний сүнс сэргсэнийг устай яаж холбоо ойлгох юм? Бид нар нөлөөлдөг зүйлсүүд байдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Бидний зөв үйлдэл зохистой байдал маань сүнсийг сэргээдэг. Бид дотоод сэтгэлээрээ өөрчлөгдөж сүнслэг тэмцэл мэрэгжсэн байх хэрэгтэй. Муу нэгний давчилтыг эсэргүүцэн зогсох итгэлтэй байх хэрэгтэй. Муу өдөр ирнэ. Тэр өдөр бид нар сүрэн зогсох чадaltaй байх хэрэгтэй. Бид үнэхээр гозоон зогсож тэсэн үлдэж нөхрөө унахгүй үлдэх ёстой. Ер нь бол бид нэр хохирогч болох ёсгүй юм байна. Тэр талаар хизээч битгий бодох. Өөрийгөө голж өрөвдөлттэй байдлыг бүү үүсэг. Хохирогч ялагдагчийн мэдрэмжийг хизээч битгий өөртөө үүсэг. Үүний ард тодорхой нэгэн муу нэгэн байдаг. Тэр ёрын нэгэн чамд үргэлж
Чи бол ачаагүй. Чи бол сул дорой. Чи хоосон ямарч чадваргүй. Чамд өргөл өргөх санхүүч байхгүй. Хүнд туслагч юм байхгүй. Чи өөрийгөө ч авч явж чадах чадваргүй штэ гэж бодогдуулж идэг. Найзуудаа, эдгээрийг зайлуул. Та нар дайчны сүнсийг мэдрэх хэрэгтэй. Ариун сүнс Давидаар дүүргэхэд Голиатыг унагсан штэ. Ариун сүнс Самсоноор дүүргэхэд Самсон ч мянган филистичүүдийг унгаж байсан. Та нар сонсож байл. Та нарт өгөгдсөн эрх мэдлүүдийг мэдчих хэрэгтэй. Чи арслан нажмагаа гიშгэж, залуу арслан могоог хөлөөрөө гიშгчнэ гэсэн байна. Энэ зүгээр санал болгосон зүйл биш. Чамд өгсөн эрх мэдэл. Тэр тэгээд чамд хэлэхдээ, за чиний сэтгэл чинь сайхан байгаа бол тэгээд гიშгчих гэж хэлээгүй шүү. Үгүй шүү. Эрх мэдлийг өглөө гэсэн. Эрх мэдэлтэй хамт хариуцлага явж байгаа шүү. Залуу арслан нажмагаа гიშгчих. Үүнийг л хийн шүү. Яаж хийх юм? Таны амьдралаас тэр муу нэгнүүд зөнгөөрөө өөрөө зайлах нь яаж явагддаг юм? Энэ өгөгдсөн эрх мэдлийг идэвхжүүлэхийн тулд та өргөл тавьж өгөх ёстой. Ариун сүнсийг урьж түүнтэй харилцаж эхлэхэд чиний амьдрал өөрчлөлт гарна. Хоёрдугаар, чи муу нэгнийг хөөн зайлуулах ёстой. Чи түүнийг хөөх ёстой байдаг. Чиний энэ муу нэгнийг хөөх акшны чинь Бурхан хүлээж байдаг. Бурхан яагаад хөөдгүй юм? Учир нь тэр эрх мэдлийг Бурхан чамд өгсөн. Бурхан яагаад олон хүмүүсийг эдгэхгүй байгаа? Гэхдээ тэр надаар дамжин үйлсээ хийх гэж намайг тосолж тэгээд намайг хүмүүсийн төлөө залбирсан. Яагаад Илч Петрийг Аристчин Симоны дээвэр дээр байж хад дээвэр дээр байхдаа өлсгөлэн байсан. Үзэгдлээр бүтээлэгдэх цэвэр бус сумтыг харуулад хүмүүсээр нь тэдэнтэй яв гэж сүнс айлтсан. Яагаад Корнел болон тэдний гэр бүлийнхэн дээр сүнс буугаагүй? За сонсч, яагаад буугаагүй? Яагаад Петр тэдний гэрт очиж амийн үгийг ярих үед тэдний дээр ариун сүнс буусан бэ? Учир нь Бурханы үйлс болгон дээр өөрийн гэсэн зарчим байдаг. Хүн тус бүртэн зориулсан Бурханы өөрийн гэсэн төлөвлөгөө бий. Хүн бүр тус тусдан. За сонсч, зөвхөн чамд зориулсан муу нэгнийг нураах төлөвлөгөөч бий. Яг үүнд зориулсан чамайг тосолдог. Ариун сүнстэй нөхөрлөх үедээ чамд өгөгдсөн эрх мэдлийг идэвхжүүлэх хэрэгтэй гэдгийг мэдэх хэрэгтэй. Чи түүнийгээ идэвхжүүлж нажмагаа залуу арслан гიშгчин гэсэн үг байхгүй. Ингээд чи муу нэгнийг гიშгчиж түүний төвсгөл ирнэ. Хичээлээрээ дамжуулан Бурханаас илгээгдсэн үгийг хүлээж авах хэрэгтэй. Та дотоод сэтгэлдээ сул дорой гимшилтэй нэгэн байгаа бол та муу нэгний дайралтанд дийлдэгдсэн нэгэн байж магадгүй. За сонсч. Муу нэгний дайралтыг үүзөвшөө. Чи зөвтгийг хий. Үгээр дүү. Залбирал хий. Ирчимжүүлсэн үгийн хичээлүүдээ сонс. Самитанда бэлтгэл. Нэг хичээлийг гүйд завсардуу. Хичээл болгоныг 10 удаар сонс. Залбирал болгоныг 10 удаа хий. Ариун сүнсний хүч чадал хөдөлж чамайг болон чиний ойр тойрныхныг чинь эдгэж байна. Та нар энэ хичээл залбирлуудыг маш олон хүмүүст хүргэж тэднийг самитанд хамруулах ёстой. Энэ бол чиний зорилго. Та нар Есүс Христийн даачд байх ёстой. Халелуя. Тиймээс чи нэг зүйлийг мэдэх нь чухал. Энэ нь чи Бурхан дотор амрах цаг хугацааг олох. Христ дотор амрах. Өөрийн амар амгалангийн өдрийг олох ёстой. Энэ цаг хугацаа бол эзэн минь ээ, би зөвхөн тань дотор амрахыг хүсэж байна гэж хэлж. Чи өөрийн бүх юмаа орхиж эзэн дотор ууссан цаг хугацаа байх хэрэгтэй. Сайхан унтаач зүгээр нэг ханаа үзэх юм уу? Юу ч хийлгүүгээр зүгээр л тэнгэр рүү хараад бүх юм сайхан гэж хэлхийг хүсэж байна. Инээгээл миний бүх юм сайхан гэж бодохыг хүсэж байна. Найзаа, би таныг өрөөж байна. Яг энэ цаг, яг энэ хичээлээр дамжуулан, яг одоо энэ агшин, давшин, дайрч байсан ядаргааны муу нэгнийг би хөөн зайлуулж байна. Ядаргааны бузар сүнс чамааг би яг одоо Есүс Христийн нэрээр хүлэн хайж байна. Оройтын бузар чамааг, архаг ядаргаа чамааг би хүлж хайж байна. Есүсийн нэрээр яг одоо бузар чи зай. Ярим уу чи яг одоо зай. Яг одоо ариун сүнсээ яг одоо би танаас гуйж байна. Та
дүүргэж хүрээч. Самсон ундрагыг нээсэн шиг тэр шинэ хүчээр дүүргэж. Яг одоо тэр шинэ ундрагаараа дүүргэж. Хүч чадлаар энергиараа дүүргэж. Өрөөж өгөөч эзэн минь. Яг одоо энэ агшинд, яг одоо энэ цагт хэн нэгэн өөрийн сэтгэл санааны сөрөг холбоосоос татгалзах хэрэгтэй байна. Сөрөг нөлөө үзүүлдэг хүмүүсийн холбоосоос татгалзаж байна. Найзаа, чамд муугийн хүч нөлөөллийг үзүүлдэг хүмүүс байна. Энэ хүмүүстэй харилцах харилцаанаасаа татгалз. Яг одоо би энэ агшинд муу нөлөөлөлттэй хүмүүсээс татгалзаж, бурханлаг хүмүүстэй холбогдож тэдэнтэй нөхөрлөх шийдвэр гаргаж байна. Халелуя. Ариун сүнсээ шүргэж өрөөгөөч. Бурхан минь ээ, би хэн нэгний төлөө залбирэн гуйж байна. Эзэн минь ээ, хэн нэгний төлөө тэр найз нөхрийг гуйж байна. Танаас илгээгдэх тэр найз нөхрийг та өгөөч. Тэр найз нөхрийг түүнд тэр харилцааг бэлгэлээч. Та шинэ найзыг өгөөч. Шинэ найзуудыг өгөөч. Та шинэ найзуудыг өгөөч. Найз нөхдийг өгөөч. Танаас ирэх ам амьдралыг бэлгэлээч. Та тэднийг өрөөгөөч. Яг одоо Есүсийн нэрээр ариун сүнсээ хүрээч. Өөрийн амиараа шүргэж. Илч Паул руу Титийг илгээж тайтгарлыг өгсөн шиг та яг одоо энэ хүн бүрийн амьдралд та Титүүдийг илгээгээч. Есүсийн нэрээр хүн бүрийн амьдрал Титүүд ирэх болтугай. Ариун сүнсээ танд хандан би залбирч байна. Хүн бүрийн амьдрал Титүүд ирэх болтугай. Оо Бурхан минь, Есүсийн нэрээр, Есүсийн нэрээр, Есүсийн нэрээр. Бурхан минь, танд баярлалаа. Халелуя. Танд алдрыг өргөе. Танаас тэр найзууд нь илгээгдэх болтугай. Найзууд нь илгээгдэх болтугай. Найз нөхөр илгээгдэх болтугай. Танаас найз нь илгээгдэх болтугай. Есүсийн нэрээр. Халелуя. Бурхан минь, та шинээр дүүргэж, та хүч чадал тослогоогоор нэгүслээрээ дүүргэж. Халелуя. Таны сэтгэл зүрхэнд баяр баясгал дүүргэх болтугай. Баяр баясгалан ялалт зөвхт байдал амар амгалан Бурхан минь ээ, эдгээр билгүүдийг эзэн Бурхан та нарын амьдралд бэлгэлж байна. Баяр баясгалан ялалт зөвхт байдал амар амгалангийн ялалтын сүнс яг одоо ялагдлын сүнс норж байна. Ялагдлын сүнс чамайг би зайлгэж байна. Яг одоо тэр шигдэн орсон байсан ялагдлын сүнсийг зайлуулж байна. Чамайг би авч шидэж хөөн зайлуулж байна. Есүсийн нэрээр таны амьдрал дээр ялалтын сүнс хочиж байна. Халелуя. Нэгүслийг хүлээж аваарай. Тослогоо орж ирлээ. Халелуя. Халелуя. Нэгүсэл буучирж байна. Халелуя. Дээрээс өгсөн нэгүсэл эзэн Бурхны ялалт чам дээр байх болтугай. Халелуя. Чамд ялалтын нөмрөг өгөгдсөн. Чи ялалтын нөмрөгтэй. Ялалтын сүнс чам дээр байна. Халелуя. Бурхны хүч чамайг сэгсэрч байна. Халелуя. Бурхны хүч чам дээр байна. Бурхны хүч чам дээр байна. Хүрээч. Халелуя. Хүрээч. Халелуя. Ялалтын сүнс чам дээр байна. Бурхны хүү Есүс Христийн үсэл чам дээр байна. Энэ бол агуу хүч чадал. Халелуя. Түүний ялалт. Сайн санаарай. Чи ялсан, түүнтэй хамт ялсан. Чи диаволыг урганы цусаар ялсан. Чи түүнийг ялсан. Хизээ ялсан билээ? Заагалмай дээр ялсан. Энэ ялалт нэгүсэл чамд зориулагдсан.
чи ялагч, чи ялагч гэж чиний амьдралд би ялагч гэж тунхаглаж байна. Хүч чамаар дүүрч байна. Халелуя. Хүч чамаар дүүрч нэгүсэл чам дээр бууж байна. Над дээр тослогоо байна. Хүрээч. Яг одоо дүүрээч хариулсансэ. Хүрээч. Дүүрээч хариулсансэ. Танд баярлалаа. Эзэн бурхан минь танд талархъя. Халелуя. Маргаашийн хичээлийн цагаа хүлээж гараа. Маргааш бид нар амьдралын дахин нэг хуудсыг нээх болно. Тэр нь өнөөдрөөс илүү байх болно. Халелуя. Эзэн бурхны тослогоо хүч чадал чам дээр байх болтугай. Халелуя. Таныг маш олон хүмүүстэй холбогдож сайн мэдтэндээ урьж бүртгүүлж байгаад баяртай байна. Учир нь өнөөдөр эзэн бурхны алдар энд байна. Хинч энэ хичээлүүдийн гадуур бүү өнгөрөөсөө. Тиймээс чи хүн болгонтой холбогдож бүртгэл хийлгэхт нь туслаарай. Таныг энийг хийж байгааг мэдэж байна. Үүгээр дамжуулан эзэн бурхны амар амгалан тань дээр байх болтугай. Би таныг өрөөж байна. Эзэн бурхны өрөөл тань дээр үржигдэх болтугай. Энэ цагуудаар дамжуулан эзэн бурхны нэгүслийн хүчийг хүлээж авах зүрх сэтгэл чинь улам илүү нээгдэх болтугай. Өнөөдөр тань дээр эзэн бурхны нэгүсэл амар амгалан дүүрэн байх болтугай. Бурхан өрөөх болтугай. Маргааш уултал баяртай. Эрхэм найзаа 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд явагдах өрөвдөх хэмжигдэхүүний сайн байтал бүртгүүлэхээр яарчлаарай. 976 99 25 87 88 дугаарын холбоосуудаар бүртгэж байна.